Монгол Ардын намын дарга Инхол шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүнээр 8 дахь жилдээ ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээндээ одоо орон геофизик судалгааны төвийн 2015 оны ажлын тайлантай танилцлаа. Монгол Ардын намын дарга Инхолд өмнө нь Шадар сайд улсын онцгой комиссийн даргаар ажиллаж байхдаа шинжлэх ухааныг дэмжих чиглэлд үр дүнтэй ажлуудыг авч хэрэгжүүлж байсан юм. Үүний нэг нь газар хөдлөлийн гамшигаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай комисс байгуулсан явдал юм а. Энэ удаа одоо орон геофизик судалгааны төвийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж судалгаа шинжилгээний ажилтай танилцлаа. Тэр өнөөдөр бол би шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүний хувьд академийн тэргүүлэгчдийн газраас академийн ерөнхийлөгч гаргасан хуваарийн дагуу одон орон геофизик судалгааны хүрээлэнгийн 2015 оны ажлын тайланг одоо бас нэг танилцах үзэх ийм одоо хуваарийн дагуу ажиллаж байна. Тэгээд энэ хүрээлэнгийн ажилтай танилцлаа. За өмнө нь бас Монгол улсын Шадар сайдаар улсын онцгой комиссийн даргаар ажиллаж байх үед эхлүүлж байсан ажлууд тухайлах юм бол газар хөдлөлийн гамшигаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай ийм комисс байгуулж байсан. Газар хөдлөлийн гамшигаас амжиж анхааруулах системийг одоо бий болгох анхны энэ арга хэмжээнүүдийг авч байсан. Энэ бүх зүйлүүд маань бол нэлээд тодорхой ажил болж бас хэрэгжиж байгаа юм байна. Би намын баг хурал дээр тавьсан улс төрийн ихтгэлдэж тэр за үндэсний одоо форумын хаалтын үгэн дээрээч тэр ер нь бол улс гүрэн одоо цаашдаа хөгжих асуудал бол шинжлэх ухааны байгууллагын одоо гаргасан шийдэл шинжлэх ухааны байгууллагыг дэмжиж улс орны хөгжлийн гарцыг тодорхойлсон эндээсээ бол одоо эхлэл тавигдж байх ёстой гэдэг энэ байр суурийг бол нэлээд хатуу илэрхийлж байгаа. Түгээр зогсохгүй ер нь дотоодын нийт бүтээгдэхүүний 2% тэнцэх хэмжээнд шинжлэх ухааны салбарын зардлыг одоо цаашдаа бол Монгол улс төлөвлөлт тооцож ингэж явах ёстой. Хөгжсөн улс орнуудын одоо жишээг яаж хөгжсөн бэ гэдгийг ингээд судлаад үзэх юм бол ерөөсөө шинжлэх ухаанаа эхэлж хөгжүүлж байж тэгээд түүнийхээ одоо үндсэн дээр тодорхой салбаруудыг яаж хөгжүүлэх үү гэдэг ийм шийдлүүдийг гаргаж ээж одоо их хөгжсөн одоо ийм байдал бол ингээд байдаг. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа шинжлэх ухааны байгууллагыг дэмжих шинэ бүтэц бий болгох, одоо орны судалгаа шинжилгээг наривчилж гүнзгийрүүлэх чиглэлд ихээхэн анхаарал тавьж илэгтэй ажиллаж байсан салбарынх нь ам сайтай байлаа. Инхолд дарга бол ерөнхий сайд байхдаа Шадар сайд байхдаа энэ шинжлэх ухааны байгууллагуудыг их дэмжиж ингэж ажилласан олон шинэ бүтцүүдийг бий болгосон ийм хүн. Одоо энэ одон орон геофизикийн судалгааны хүрээлэн гэхэд бол газар хөдлөлийн станц олон чиглэлийн орчин үеийн баг төхөөрөмжийг бол Шадар сайд байхдаа бий болгож ирсэн. Манай химийн хүрээлэн технологийн инкубатор аль одоо яг бид яригдж байгаа судалгааны үр дүн үйлдвэрлэл амьдрал нэвтрүүлэх энэ гол чиглэл болсон технологийн инкубатор, технологийн парк байгуулах асуудлыг бол ерөнхий сайд байхдаа анх санаачилж тавьж ирсэн. Ийм байгаа. Тэгэхээр энэ бол их чухал арга хэмжээ өнөөдөр өөрөө байдал дээр үзээд явж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар шинжлэх ухааны академийн одоо орон геофизикийн хүрээлэнг хувлын хаамны нэрэмжит болгосон юм а. Энэхүү батламжийг энэ үеэр одоо орон геофизикийн хүрээлэнгийнхэнд гардуулж өглөө.